Монгол орон даяар бол 100% ээлжээр хичээллэх гэж байгаа юм биш. Одоо хэрвээ халдварын тархалт нь бол ногоон болон шар төвшөндөө байх юм бол 100% бол танхимаар хичээлнэ. Харин одоо тухайн бүс нутагт аймагт бол халдварын тархалт нь улбар шар болон улаан одоо нийгмийн дод нэлээд их тархалттай голомтлон ингээд халдвар тарсан тохиолдолд бол ээлжээр хичээллүүлье. Тэгээ ээлжээр хичээллэхдээ бол 5-9-ийн зарчим буюу 1-7 хоног танхимаар хичээлээд за 2 дахь 7 хоногт нь бол 5 хоног цахимаар хичээллэе гэсэн ийм бол хувилбарыг бол сонгосон. За энэ хувилбар нь бол шинжлэх ухааны хувьд нэлийн үндэслэлтэй. Одоо өвчний халдвар тархах энэ процесстэй бол зүй тогтлын хувьд бол нэлийн таарч байгаа. Сургууль дээр бол голомтлон халдварлах магадлал бол нэлээд 80 хүртэлх хувь бол багасах ийм магадaltaй хувилбар юм. Мэдээч хэрэг бол 100% бол хамгаална гэсэн үг биш. Гэхдээ нэлээд өндөр хувьтай хамгаалж байгаамаа. Тэгээ энэ бол яагаад ийм өндөр хувьтай хамгаалж байгаа вэ гэхээр одоо халдвар авсан хүн бол эхний 4 хоногтоо бол ямар нэгэн байдлаар өөрөөсөө вирус ялгаруулдаггүй. Ингээ вирус ялгаруулахгүй байх дээр бол хэрвээ даваа гарагт нэг хүүхэд гудамжинд явж байгаа ч юм уу эсвэл сургууль дээрээ халдвар авлаа гэж бодоход 2 дахь хүндээ дамнуулаад халдварт хараах магадлал бол одоо 4 хоногтой гэдэг нь бол 5 дахь өдөр хүртэл байхгүй. Ийм учраас сургууль дээр халдварт хараахгүй. Тэгээд одоо дараагийн 7 хоногт нь бол цахимаар хичээллэх 5 хоног. Дээрээс нь бол амралтын 4 хоног нэмэгдэхтэй бол 9 хоног бол гэртээ байх ийм болж байгаа. Ингээ 9 хоногийн хугацаанд бол ямар нэгэн байдлаар бол халдвар авсан бол гэртээ илрээд сургууль дээр халдвар авах магадлал нь бол багасч байна. Хэрвээ 5 дахь өдөр халдвар авсан тохиолдолд бол нууц үеийн хугацаа нь бол 5.7 хоног. 9 хоногтой бол гарцаагүй халдвар нь илэрч учраас 5-9 гэдэг энэ зарчим нь бол халдварын одоо нууц үеийн хугацаа энэ зүй тогтолтой маш сайн нийлж байгаа. Шинжлэх ухааны хувьд нэлийн үндэслэлтэй бол юмаа гэдгийг бол энэ 7 хоног онцлон тэмдэглэмээр байна. За хоёрдугаарт бол бас нэг зүйлийг бол хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Энэ бол нөгөө дельта хувилбар бол 9 сард бол нийлээд 9 сараас эхлээд давмгаалan тархах ийм магадлал бол байгаа. Ингээд давмгаалan тархаад ирэх юм бол одоо танхимаар хичээлэх хоногийг 1 хоногоор бууруулах ийм шаардлага үүсч магадгүй юм. Яг тэгэхээр бол дельта хувилбарын нууц үеийн хугацаа одоо вирус ялгаруулах эхэлж хугацаа нь бол нөгөө альфа хувилбар анхны хувилбараас бол даруй 1 хоногор бол богинохон байгаа учраас өөр хувилбар руу шилжих ийм магадaltaй байна. Энийг бол бид нэр зөвлөмж болгоод боловсрол шинжлэх ухааны яамд бол хөргүүлсэн.